Иран улсын шинэ дээд удирдагчаар Мужтаба Хаменей сонгогджээ. Иран улсын ерөнхийлөгч Хусал Гвардийн удирдагчид Персийн болонгийн асуудлаар санал зориуллаа. Хятад улсын гадаад хэргийн сайд Вангийн Ираны асуудлаар байр суурь илэрхийллээ. Латин Америкийн 12 улсын удирдагчид Америк нэгдсэн улсад цуглалаа. Арам төргөзөгчтэй би та бүхэнд оройн гадаад мэдээний тайван хөтөлбөр үзүүлэхэд бэлэн болсон байна. Олон улсад болж байгаа онцлог мэдээллээс албан ёсны сурвалжтайгаар хүрэх болно. За Иран улсын дараагийн дээд удирдагчаар Аятолла Али Хаменейгийн хүү Мужтаба Хаменей сонгогдсон талаар зүүн өглөө Ираны төрийн хэлэл мэдээллийн агентлагуудаас мэдээлж эхэлсэн байна. За үүнтэй зэрэгцэн Израиль улсын талаас Ираны дараагийн ямар ч дээд удирдагч эрх баригчид нь товтлогооны бай болно гэж анхааруулж байгаа. За мөн нөгөө талд Америк нэгдсэн улсын зүгээс Вашингтонтой ойр харилцаатай бус дээд удирдагч тийм ч удаан тисэхгүй гэсэн иймэрхүү анхааруулгуудыг өгч байгаа. Ямар шинэ дээд удирдагч зарлагдахтай зэрэгцэн Иран, Израиль болон Америк нэгдсэн улс аль аль нь Иран руу цэргийн товтлогоогоо ирчимжүүлж байна. Одоогоор зарлагдаад байгаа Ираны дараагийн дээд удирдагч Мужтаба Хаменей нь өдгөө 56 настай. Мөн тэрээр талигаач удирдагч Аятолла Али Хаменейгийн 2 дахь хүү юм. Өнгөрсөн сарын 28-нд хийсэн цохилтоор Аятолла Али Хаменей нас барснаар дараачийн удирдагчийг сонгох асуудал Ираны дотоодын улс төрийн томоохон асуудал болоод байсан. Харин өчигдөр анх удаа дараачийн удирдагчийн нэр зарлагдлаа. Мужтабагийн хувьд өнөөдрийн хүртэл хизээч сонгуульд нэр дэвшиж эсвэл засгийн газрын албан тушаал хашиж байгаагүй ч хэдэн 10 жилийн турш Ираны шашны тогтолцооны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсаар ирсэн. Үүнд тэрээр Исламын хувьсгалд харуулын корпус болон Басижийн зэвсэгт бүлэглэлтэй харилцаа холбоотой түүгээрч зогсохгүй дотоодод гарсан жагсаал цуглааныг даран буулгахад цэргийн хүчж ашиглаж байсан удаатай юм. Олонний өмнө улс төрийн холбогдолтой мэдэгдэл хийхээс зайлсхийж ирсэн тэрээр сонгогдож байгаа нь одоогийн мөргөлдөөнтэй нөхцөл байдал цаашид хэрхэх вэ гэдэг таахад бэрх болж байна. Иргэн сануулхад Израиль улсын зүгээс Иранаас ямар ч удирдагч гарсан шууд дараагийн бай болно гэсэн мэдэгдлийг өмнө 7 хоногт гаргаж байсан. Харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп томилгооны талаар шууд тайлбар хийхээс татгалзаж мөргөлдөөнийг зогсоох шийдвэрийг зөвхөн Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай хамтран гаргана гэдгээ мэдгдсэн. Үүнтэй зэрэгцэн дэлхийн томоохон газрын тосны зах зээл мөргөлдөөний хурцдмал байдлаас үүдэн нэг баррел газрын тосны үн 100 Америк доллараас даван хөөрөгдөхөд хүрсэн. Шинжээчдийн үзэж байгаагаар хэрв мөргөлдөөн үргэлжилсээр байвал газрын тосны үн нэг баррел нь 120 Америк доллараас давж дэлхийн эдийн засгийг хямралд хүргэж болзошгүй гэж анхааруулж хэлжээ. Мөн Японы Nikkei агентлагийн гаргасан судалгаанд Азийн хөрөнгийн зах зээл огцом унсан үзүүлэлттэй гарчээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Израиль болон Америк нэгдсэн улсын хүчин Ираны нийслэл Техран хотын ойролцоо байрлах шатхуун түгээх станц болон цэргийн байгууламжууд руу агаарын зохиолт ахин хийж Ираны агаарын цэргийн баазыг устгасан болохоо Израилийн албаныхан мэдээлсэн. Ийхүү одоогийн байдлаар энэ мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш Иранд 1300 гаруй хүн амиа алдсан гэж батлагдаад байна. 2 дугаар сарын 28-ны өдөр Израиль болон Америк нэгдсэн улсын зүгээс Ираны эсрэг товтолж эхэлсэн цагаас хойш Иран хариуд нь Сауди Араб, Кувейт, Бахрейн зэрэг Арабын улс орнууд руу Америк нэгдсэн улсын баазууд байгаа тэдгээр улсууд руу товтолж эхэлсэн байна. За үүнтэй холбоотойгоор Персийн болонгийн орнууд болон Ираны хооронд нөхцөл байдал маш хусадмал байгаа. Тэгвэл Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкан Америк нэгдсэн улс болон Израиль улс Иранд цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Техран хөрш орнуудынхаа нутаг дэвсгэрт товтлогоо хийсэнтэй холбоотойгоор өөрчлөлт хүссэн мэдээллийг хийсэн байна. Гэхдээ нөгөө талд Ираны Хусал Гвардийн зүгээс арай өөр байр суурьтай ерөнхийлөгчийн энэхүү ууршилгуулсан мэдээллийг санал нийлэхгүй байгаа гэдгийг илэрхийлж байна. Ямар хэрвээ Америк нэгдсэн улс болон Израиль улс Иран улсад халдахдаа хөрш орнуудын газар нутгийг ашиглах юм бол Техран тэдгээр бүс рүү цохилт өгөхөө үргэлжлүүлсэн хിവэрэ байна гэж анхааруулсан байна. Мөн Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Аракчи Техран цэргийн ажиллагаагаа зогсоохгүй гэдгийг мэдгдсэн. Мөн парламентын дарга Мухаммед Багер Галабаф улс орноо хамгаалах нь Иран улсын хууль ёсны эрхээ гэж.
Данхүү Ираны удирдлагууд Персийн булангийн бүсийн орнуудтай холбоотой довтлогооны талаар зөрүүтэй байр суурь илэрхийлж байгааг нь анхаарал татаж байгаа юм. Амралтын өдрүүдээр Ираны шин цохилтуудын тухай мэдээлэлүүд тасраагүй. Тухайлбал бяам гарагт Кувейт, Катар, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсуудад довтлогоонд өртсөн гэсэн мэдээлэлүүд гарсан байна. Мөн нэм гарагт Бахрейнд улс цэвэршүүлэх үйлдвэр Ираны дроны довтлогоонд өртөж хохирол учирсан гэдгийг улсын дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна. Мөн нэм гарагт Кувейт улс дотоод хэргийн яамны 2 ажилтан амиа алдаж олон улсын нисэх буудал болон нийгмийн хамгаалтын албаны байранд гал гарсан гэж мэдээлсэн байна. Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болох Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн зүгээс Ираны довтлогоог бүс нутгийн аюулгүй байдал, доктортой байдалд занал хийсэн аюултай үйлдэлээ гэж мэдэгдсэн байна. Одоогоор Персийн булангийн орнууд Ираны пуужин дронуудын ихэнхийг агаарт устгаж байгаа. Эдгээр улсуудын зүгээс улс оронд нь халтаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хүчтэй эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч гэлээ буцаагаад хүч хэрэглэж эхлэегүй. Гэхдээ эхлүүлэх магадлал байгаа учраас Ираны их баригчид Ираны альва зэргийн ажиллагаа нь бүс нутгийн орнуудын эсрэг дайсагнаж байгаа гэсэн утгатай бишээ гэсэн болгоомжлсон байр суурь ямарт илэрхийлсээр байгаа юм. Шинжээчдийн зүгээс Иран улс төрчид дотоод бодлого болон энгийн төрийн ажлыг хариуцдаг бол гадаад бодлого аюулгүй байдлын стратегийн шийдвэрүүдийг улс төрчид биш харин дээд удирдлага болон хувьсгалт хамгаалтын корпус гаргадаг гэж үздэг юм байна. Мөн ерөнхийлөгч Пезешкианы зарим мэдээлэл улс төрийн туршлага бага багааг нь харуулсан байж болно гэж таамаглаж. Ялангуяа дайны үед хамгийн чухал нь Ираны хувьсгалт гвардийн байр суурь байдаг учраас шинжээчид Пезешкианы энэхүү уурчлалгүйсэн мэдээллийг төдийлөн ач холбогдолтой гэж үзэхгүй байна. Харин Ираны ерөнхийлөгчийн уурчлалын тухай энэхүү мэдээллийн дараа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сошиал хуудсандаа мэдээлэл хийсэн байна. Гэхдээ Иран бүс нутгийн орнуудын өмнө бууж өглөө гэсэн байна. Тэрээр мөн Иран өмнө нь ойролт орнуудын хамгийн томоохон хүч байсан бол одоо бүс нутгийн хамгийн сул дорой байр суурьтай улс болж олон жилийн турш ийм байдал үргэлжилж магадгүй гэж үзэж байгаа гэдэг хэлсэн байна. Дараагийн мэдээ хүргэе. Хятад улсын гадаад хэргийн сайд Ванги нэм гарагт хэвлэлийн баг хурал хийж ойролцоогоор 90 минутын турш 21 асуултанд нээлттэй хариулсан байна. Тэрээр бүх хэдийн ардын их чуулганы үеэр сэтгүүлчдийн их уулзахдаа ойролт орон дох нөхцөл байдал, Ирантай холбоотой дайн, нэгдсэн үндэсний байгууллага, Орос, Япон, Энэтхэг зэрэг томоохон улсуудтай харилцах Бээжингийн гадаад бодлогын байр суурийг илэрхийлсэн байна. Юун түрүүнд Ираны тухайд Ванги Иранд өрнөж байгаа энэхүү дайн эхлэх ёсгүй байсан, хинч ашиггүй мөргөлдөөн болсон гэж үзэж байгаа гэдгийг илэрхийллээ. Тэрээр мөн энэхүү дайныг нэн даруй зогсоохыг уриалж мөргөлдөөн улам даамжирч бүс нутгаас хальж өрөвчхөөс сэргийлэх шаардлагатай байна гэж уриалсан байна. Ираны асуудал намжаагүй байхад эцсийн дарга Ши Жинпингийн сарын сүүлээр Бээжинд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг хүлээн авч уулзахаар төлөвлөж байгаа гэдгийг сануулгын зүйтэй. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд болж байгаа энэхүү уулзалтаар худалдааны маргаан, тариф, Тайваны асуудал зэрэг олон чухал сэдэв хэрэгэлцэхээр төлөвлөгдөж байгаа. Мөн ойролт орнын асуудал энэхүү уулзалтанд төвөгтэй нөхцөл байдал үүсгэж болцсошгүй талаар зарим шинжээчид анхааруулж байна. Учир нь Ираны удирдагчид Бээжинтэй олон жилийн турш ойр харилцаатай байсан. Артуйлалын Хаменейгийн хувьд амиа алдсан хэрэг болон мөргөлдөөний улмаас нээлтийн нь өссөн. Дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болцсошгүй байгаа зэрэгт Бээжингийн зүгээс тун шүүмжлэлтэй хандж байгаа. Цааш Ванги Палестины асуудлыг дурдсан байна. Гэхдээ тэрээр хоёр улсын шийдэл нь Палестины асуудлыг шийдвэрлэх хамгийн шударга бөгөөд олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн ганц гарцаа гэж тодорхойллоо. Мөн түүний үзэж байгаагаар Палестины ард түмний хувь заяа дайн эмх замраагүй байдал байх ёсгүй. Хятад улс Палестины ард түмний хууль ёсны үндсэн эрхийн төлөөх тэмцлийг цаашид дэмцээр байна гэсэн байна. Америк нэгдсэн улстай тогтоосон харилцааны тухайд Ванги олон туйлд дэлхийн тогтолцоог дурдж, Хятад болон Америк нэгдсэн улс нь харилцан хүндлэл, их тайвнаар зэрэгцэн орших зарчим, тулгуурлан хамтран ажиллах ёстой гэж уриаллаа. Түүний хэлж байгаагаар 2026 он Хятад болон Америкийн харилцаанд онцгой жил болж магадгүй гэж. Учир нь дээд түвшний айлчлалуудын хэрэгцэх асуудлын жигсаалт аль хэдийн тодорхой болсон гэж. Харин Орос улсын тухайд Хятад улс нь харилцааны хувьд ярихдаа Ванги хоёр улсын хамтын ажиллагаа олон сорилттой тулгарч байгаа ч гэлээ доктортой хിവэрэ байгаа гэж үзэж байна. Япон улсын тухайд Токиогийн сонголтоос ихээхэн хамаарна гэж Ванги хэлсэн байгаа нь анхаарал татаж байна.
За энэ сонирхох юм бол өнгөрсөн оны 10 дугаар сард Япон улсын шинэхэн ерөнхий сайдаар ажиллаж байгаа Такаичи Сане Тайваны асуудлыг дурдж Хятадаас Тайван руу халдахдаа хүрэх юм бол Япон улсын зүгээс үүнийг оршин тогтнолд нь аюул учруулсан хэрэг гэж тооцож магадгүй гэж хэлсэнтэй холбоотойгоор Хятад болон Япон улсын хооронд сүүлийн хэдэн саруудын турш нөхцөл байдал ихээхэн хурцдаж байгаа. Тэгвэл Хятадын энэхүү онцгой анхаарч байгаа гадаад бодлогын дараагийн нэг асуудал нь Тайван яах аргагүй мөн. Тэгвэл Ванги Тайваны асуудлаар Хятадын гадаад бодлогын гол цөм гэдгийг дахин онцолж хэллээ. Аман энэ асуудал нь Бээжингийн хувьд давж болохгүй улаан шугамаа гэдгийг мөн дахин тодорхойлж хэлсэн байна. Түүний хэлснээр ямар ч хүч ямар ч улс Тайваныг Хятадаас саллахыг зөвшөөрөхгүй. Хятадын бүрэн нэгдлийг хангах үйл явц бол зогсоох боломжгүй түүхэн үйл явцаа гэж тодорхойлжээ. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 7 хоногийн бям гарагт Флорида мужийн Майами хотын ойролцоох өөрийн эдлэндээ Латин Америкийн 12 улсын удирдагчдыг цуглуулж бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтыг зохион байгуулсан гэдгээ зарлалаа. Энэхүү уулзалтыг цагаан ордон Shield of the Americas Summit буюу Америк ТВ-г хамгаалах дээд хэмжээний уулзалтаа гэж нэрлсэн байна. Дональд Трамп энэхүү уулзалтын үеэр харт амхины картел бүлгүүдийн эсрэг хамтран ажиллах бүс нутгийн эвсэл байгуулах шаардлагатай гэж мэдээлээ. Түүний үзэж байгаагаар өмнө нь Исламын улс бүлэглэлийг устгахын тулд олон улсын эвсэл байгуулагдаж байсан шиг Латин Америкт үйл ажиллагаа явуулдаг харт амхины бүлэглэлүүдийн эсрэг мөн адил хамтын ажиллагааны бүлгэн байгуулж болно гэж санал гаргасан байна. Тэр бүс нутаг дахь картелийн хүчирхийллийн гол төв нь Мексик улсаа гэж мөн үзлээ. Клаудиа Шейнбаум буюу Мексик улсын ерөнхийлөгч энэхүү уулзалтанд оролцоогүй ч гэлээ Дональд Трамп түүнийг магтаж Мексикийн ерөнхийлөгч картелийн эсрэг тодорхой үр дүнтэй алхмуудыг хийж байна гэж магтсан байна. Чуулганд оролцогчдын тухайд Трампын урилгаар Аргентин, Болив, Чили, Коста Рика, Доминикан, Эквадор, Салвадор, Гаяна, Гондурас, Панам, Парагвай, Тринидад зэрэг улсын удирдагчид энэхүү уулзалтанд оролцсон байна. Уулзалтын дараа Америк нэгдсэн улсын дотоод аюулгүй байдлын сайдын албан тушаалаас хөрөг гарагт буусан Кристи Новем шинэ үүрэгт ажиллаа танилцуулсан байна. Тэр одоо энэхүү картелийн эсрэг байгуулагдах олон улсын эслийн Америк нэгдсэн улсын тусгай элчээр ажиллах юм байна. Түүний хэлснээр уг бүтцэн оролцогч орнуудын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, за мөн эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хамгаалах зорилготой хамтын ажиллагааны механизм байх юмаа гэж тодорхойлсон байна. Одоогоор Америк нэгдсэн улсын цэргийн ажиллагаа явуулж Венесуэлийн тухайн үеийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан цагаас хойш 2 сар өнгөрөөд байгаа. Николас Мадуро яг одоо Америк нэгдсэн улсад хар тамхи болон зэвсгийн 8-ны хувилдаанд оролцсон гэх хэрэгт буруутагдан шүүх хурлаа хүлээж байгаа. Мөн 2-7 өнөө хүрэхгүй хугацааны өмнө Америк нэгдсэн улсын хууль сахиулах байгууллагууд Мексикт явуулсан тусгай ажиллагаанд тагнуулын дэмжлэг үзүүлж дэлхийн хамгийн их эрен сурвалжлагдаж байсан харт амхины бүлэглэлийн удирдагчдын нэгэ гэгддэг Эл Менчог баривчлах ажиллагаанд оролцсон байдаг. Дашин дуртахад Эл Менчо буудалцааны үеэр шархтаж замдаа нас барсан байна. Ерөнхийдөө сүүлийн үед Америк нэгдсэн улсын бодлого дэлхийн баруун хагас бөмбөрцөгт Америк төвд илүү төвлөрч байгаа. Энэ нь Ираны асуудал намжаагүй байхад ийхүү Дональд Трамп Латин Америкийн улсуудын томоохон удирдагчдыг нэг дор цуглуулснаас тод харагдаж байгаа. Энэ талаар Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Пит Хексет Вашингтон сүүлийн жилүүдэд алс холын бүс нутагт анхаарлаа хэд төвлөрүүлж харин өөрийн хил болон баруун хагас бөмбөрцгийн аюулгүй байдлыг хангалттай анхаараагүй байна. Анхаарах цаг нь болсон гэсэн байна. Балб улсад өнгөрсөн 7 хоногт парламентын ээлжид сонгуул болж өнгөрлөө. Үүнд ардчилсан шинжилгээний нам парламентын дийлэнх суудлыг авч тэргүүлсэн үзүүлэлтэд гарсан байна. Тодорхойлбол нийт 275 суудлын 165 нь шууд сонгуулиар 110 нь пропорционал системээр сонгогддог бол тухайн нам шууд суудлын 117-г нь авч 8 тойрогт иргэдийн олонхын дэмжлэгийг авсан байна. Ардчилсан шинжилгээний намыг 35 настай рэпер Котмандо хотын дарга асан Балендра Шах удирддаг байна. Энэхүү тэрээр Балб улсын ерөнхий сайд болох магадлал маш өндөр байна гэсэн. Шахын хувьд өөрийн өрсөлдсөн тойргоор 4 удаа ирэх барьж байсан ерөнхий сайд асан Катха Шарма Олиг ялсан байгаа нь Балб улсын түүхэнд бичигдэхүйд томоохон улс төрийн өөрчлөлт шинжилэл болж байна гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэж байна. Харин экс ерөнхий сайд Оли Шах түүний ялалтанд баяр хүргэн шинэ засгийн газарт амжилт хүсэн мэндчилгээ илгээсэн байна. Мөн Балтийн хөрш улс болох Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Непалийн Балб улсын сонгуулийг амжилттай 50 болж өнгөрсөн гэж сайшаа магтаад амжлаа.
Даргын сануулгад өнгөрсөн онд зээд үеийнхний засгийн газрын эсрэг жагсаал гарч өмнөөс 77 хүн нас баран 2000 гаруй хүн гэмтэж бэртэж байсан. Залуус засгийн газраа буулгаж төр засгийн газар байгуулан түүнийхээ удирдагчдыг Discord social платформ дээр санал хураан сонгож байсан түүхтэй. Харин энэхүү үйл явдлаас хойш анх удаа албан ёсоор парламентын сонгуул явуулсан байгаа нь энэ. Сонгуулийн зохион байгуулалт хяналтанд залуус маш идэвхтэй оролцож, улс төрийн ихээхэн идэвхтэй байгаа. Уламжлалт улс төрийн тогтолцоог халахыг хүссэн иргэдийн итгэл найдварыг их баригч намаар сунгагдсан энэхүү ардчилсан шинжилгээний нам болон түүний удирдагч Балиндра Шах асааж байгаа. Шахын сонгуулийн кампанит ажлын нэг онцлог нь ядуусын эрүүл мэнд боловсролыг дэмжих, хуучин улс төрийн намуудын авилга, шудраг бус байдлыг эсэргүүцэж ил тод болгох хариуцлага хүлээлгэхийг шаардсан бодлогод амлалтууд байгаа юм. Непал улсын хүн амын 40% гаруй нь 35-аас дээш насны залуус, доош насны залуус байдаг. Сонгуульд санал өгөх эрхтэй иргэдийн 30 гаруй хувь нь 40-оос доош насны уламжлалт улс төрийн засаглалыг дэмждэггүй иргэд байдаг бол үүнээс 800 мянга орчим нь анх удаа саналаа өгч байгаа зээд үеийнхэн байгаа юм. Энэхүү залуусын дэмжлэгээр гарч ирсэн рэпер Шах Балан улсын хамгийн залуу ерөнхий сайд болохоор ийхүү яригдаж байна. Мөн түүний нам 4 жилийн өмнө байгуулагдаж байсан ч гэлээ энэ удаагийн сонгуулиар ийхүү эрх барьж нам болж байгаа юм. Хөтөлбөр хүргэлжилж байгаа үргэлжлүүлэн зарим бусад онцлог мэдээллийг товчоор хүргэнэ. Америк нэгдсэн улс болон Бүгд найрамдах Солонгос улсын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ. Энэхүү Freedom Shield нэртэй сургуульд нь 3 дугаар сарын 19 хүртэл үргэлжлэх бөгөөд 18 орчим Солонгос цэрэг оролцсон байна. Америк нэгдсэн улсын талаас хэдэн цэрэг оролцож байгааг албан ёсоор мэдээлэл байна. Энэхүү сургуульд нь ойрт орон дох нөхцөл байдал хурцсаж байгаатай давхцаж байна. Америк нэгдсэн улс зарим цэргийн нөөцөө Ираны эсрэг ажиллагаанд шилжүүлж магадгүй гэсэн таам гарчээ. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Украин улсын мэргэжилтнүүдийг Йордан дахь Америк нэгдсэн улсын цэргийн баазуудыг хамгаалахаар илгээж байгаа гэдгээ мэдээллээ. Түүний хэлснээр Америк нэгдсэн улс пүрэв гарагт тусламж хүссэн байна. Украины баг дараагийн өдөр нь Киевээс хөдөлсөн байна. Багийн бүрэлдэхүүнд дрон устгагч төхөөрөмж болон дроны мэргэжилтнүүд багтжээ. Харин цагаан ордноос энэ талаар албан ёсны тайлбарыг хараахан өгөөгүй байна. Тэд улсад хэрэглээ өсснөөр инфляц сүүлийн 3 жил гаруй хугацаанд үзэгдээгүй хэмжээгээр өслөө. Хэрэглээний үнийн индекс 2 дугаар сард өмнөх оноос 1.3%-аар өссөн байгаа нь эдийн засагчдын таамгийг тийхүү давсан үзүүлэлт болсон байна. Мөн хүнс эрчим хүчийг хассан суур инфляц 1.8% болж өссөн байна. Эдгээр урт хугацааны баярын амралтын үеийн зарцуулалт нэмэгдсэн болох нь нөлөөлжээ. Колумбосод парламентын сонгуул болж шинэ конгресс болон ерөнхийлөгчд нэр дэвшигчдийг тодруулж байна. Энэхүү сонгуул Дональд Трампын цэцгэргаанаас өгч байгаа анхааруулга мэдээллүүдийн улмаас Колумбийн хот улс төрийн эрсдэл өндөр нөхцөл явагдаж байна гэж хэлж болохоор байгаа юм. Нийтдээ 41.2 сая сонгогч 102 сенатын суудад 182 төлөөлөгчдийн танхимын суудлын төлөө өрсөлдөж байгаа 3000 гаруй нэр дэвшигчдээс сонголтоо хийх юм байна. Манай редакцийн зүгээс би та бүхэнд ойрт орондод болж байгаа нөхцөл байдалтай холбоотой шинэ цаг үеийн мэдээллийг болон бусад анхаарах шаардлагатай олон улсын мэдээллийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.